Финляндийн 2 дугаар ээлжийн найрам Пророгийн газар руу дайрч байлаа. Тэд соёл нэгэн газарджээ. Харин Эди тэднийг зогсоос дийлэхгүйгээ мэдээд Бобо Бибиг сансрын найзуудаа дууджээ. Тэд дайны талаар сонсоод шууд л зөвшөөрчээ. Харин энэ үеэр Финляндийн их харим Пророгийн гэрийн ойролцоох нь буудалж байлаа. Харгагийн найзууд сая л нэгэн дайнд оролцохоор иржээ. Харин тэрээр Финляндийн цэргүүд унтж байх үед Дэмчиг Ахмад Ёнданг майхандаа дууджээ. Дотгош ороод Ёнд нь юу болсон талаар асуужээ. Харин Дэмчиг Ахмад тэрэнд харийн найзууд ирсэн, бас тэдний Петиг их найзыг олзлоод ир. Чи цаад норог дүүгээ энэ даалгаварт явуулчих гэжээ. Ёнд нь майхнаас гармагцаа шууд л Бэверли Ламба хоёрыг Петиг олзлж ирэх даалгаварт явуулжээ. Харин норвыг энд үлдээжээ. Бэверли Ламба хоёр сая л нэгэн Петигийн гэрийн гадаа иржээ. Одоо тэд дотгош орж тулалдгал үлджээ. Дотгош ормогц Пети тэднийг мэдсэн бололтой сэрчгсэн байжээ. Ингээд зодон болжээ. Харин энэ үеэр Ёндан болон түүний салаа Бобо Биби хоёртой тулалдж байлаа. Энэ үед Бэверли Ламба хоёр даалгавраа амжилттай гүйцэтгээд Петиг олдсон байлаа. Ингээд сая л нэгэн өглөө болжээ. Боби болон Рупинер Пети Хэри хоёрт санаа зовж байлаа. Харин Эди тэднийг очоод шалгачихад гэж хэлээд явуулжээ. Боби Хэрийг хайхаар гүйсэрлайлаа. Энэ үеэр Рупи Петигийн гэрт иржээ. Гэрт нь ороод хартал Пети байсангүй. Харин орон дээр нь захиа байжээ. Тэр захиаг аваад Эдид уншилтал ингэж үтсэн байжээ. Биднэрт танаа найз Пети ч юм байна. Петиг авахыг хүсвэл танаа зохион бүтээгч Эдиг бидэнд өг. Тэрний хариуд бид танаа Петиг суллана гэжээ. Ингээд тохирсон газар солилцоо болжээ. Петиг Эдигээр солилцжээ. Ингээд Эди шоронд хоригджээ. Финляндийн цэргүүд ялалтын баяраа тэмдэглэж байжээ. Одоо тэдэнд зэвсэг зохион бүтээх хинж байхгүй болжээ. Ингээд тэд нэгэнд ялагдах нь тодорхой болжээ.